монтажчид, механик жуулагчид та бүхэн амар сайн байцгаана уу? Ургац баян, унат сариван, тавтай сайхан намаржиж байна уу? Монголын үндэсний радиогийн ургацын далайн нэвтрүүлэг 58 дахь намрынхаа 8 дахь дугаарыг Булган аймгийн Хишгүндэр сумаас бэлтгэж сонсогч та бүхэндээ хүргэж байна. Тэгэхээр бид яг одоо Булган аймгийн Хишгүндэр сумд гасар тариалан эрхэлдэг Баяр Талагро компани яг тариан талбайд ирээд тариан дунд зогсож байна. Тэгэхээр энэ жилийн хувьд бол гасар тариалангийн бүс нутагт тэр дундаа булганы нутгаар бол зун зуншлаг сайтай хурвар айлбагтай зун болж өнгөрсөн. 9-р сар гараад намрын налгар өдрүүд үргэлжлээд энд ингээд тариа хураалт эхлэх гээд өнөөдөр одоо энэ Баяр Тал компани хамт олон 2022 оныхоо тариа хураалтанд орох гээд техник хэрэгслэн базаагаад байж байна да. За тэгээ миний хажуу талд Баяр Тал агро компани гүйцэтгэх захирал Бямб төгс зогсож байна. Сайхан намарч гэнэ үү? Ураг царим байна уу? Сайхан намарч ураг царим байна. Өнөөдөр ингээд хураалтанд орж байгаа юм тийм ээ? Тий, өнөөдөр ингээ хураалт бид нэг техник хэрэгслийн өнөөдөр нэг хураалтандаа ороод орох гол явж байна да. За энэ жилийн хувьд бол цагаагаар хувьд бол сайхан байна уу? Харцангуй сайхан байна. Өнөөдрийнхээ хувьд бол бас эрс урагч бол давгүй. Ер нь бол болцсон бол ер нь хугацаанд ер нь яг л хугацаанд л болоод явчих. Та хоёр тэрийн зогсож байгаа талбайд бол аарцсан болцсныхаа төгсгөл хаврал. За одоо нэг 7 хоногийн нар гарчихд бол ер нь болц гүйцэжнэ гэж харж байгаа юм да тийм ээ. Тэрийн зогсож байгаа энэ тариан талбайч одоо манай тариалтын хамгийн сүүлийн тариалт юм. За баг. Тэгээ энэний болц маань одоо энэ яг аарцрахаа төгсгөлд ирчихсэн. За нэг 7-8 хоногийн дараа л ер нь гайгүй тэгээ гүйцэд ирчихэндээ ер нь. Эхний талбайн хувьд бол одоо орох байгаа талбай бол сайхан болцсон уу болцсон? Одоо л тэр бол янз бүр сайхан болсон. Чиг ер нь сайхан байна. Чиг ямар байна? Цавуулга хураа сайхан байна уу? Тий, цавуулга сайхан. Давгүй байна. 21 мэгтэй байна. 22 дооч байна. 23 даач байна. Натур бас сайн байна. Шууд ачуулах уу? Одоо харин яг нөгөө манай талбай хог хаяа байхгүй болохоор зэрэг одоо шууд ачлалтанд орё гэсэн юу тайл үтсэж байна. Яг тариаланчдын анхаарлыг татж байгаа зүйл бол үнийн асуудал байна. Тариаланчдын холбоо салбарын яамнаас бол буудаан үнийг тоон татвын бол 1 сая 200 гэдээ ярьжсэн. За яамныхан бол зэрэг тогтоогоод ингээд эхнээсээ гараад ирсэн байна. 1-р зэрэг, 2-р зэрэг, 3-4 гэд. Одоо үн ер нь яаж дуулдж байна? Та бүхэн дэрэн сурагч мэ сонсогч байна уу? Урлагийн үйлдвэрүүд нь бас яаж? За энэ жилийн хувьд бол үнийн хувьд бол бас арай жоохон татуу хямдхан гарч ирж байгаа юм болов уу гэж үн үзэж байгаа. Нийт тариаланчид ер нь их ихтэй л ягаад тэгэхээр зэрэг нөгөө түлшний үн маань өөрөө бас уран шуу үед энэ саяны хавар намрын уран шуу үед бол 4000 болсон шүү дээ. Тий. Тариалт үеч гэсэн бас нэг 3700 руу ороод ирсэн. Ингээд ер нь түлшний үн нэмэгдээд ирэхээр мэдээж бүх юмны юу өсөж байгаа шүү дээ. Зардал мөнгө одоо ажилтны зардал хоол хүнс тээвэр гэл ингээд бүх юм өсөж байна. Тэгээд энэ ажилтнаа сэлбэг мэлбгнээс ихсүүлэл ерөөсөө бүх юм энэ түлштэй холбоотой юм чинь тэгээд тариалтай ижтэй. Тэгээ одоо тэгээд улсаас ингээд үн тогтооцсон байгаа. Тэгээд бидний хувьд бол харьцангуй бага юм болов уу гэж ер нь үзээд байгаа. Үзээд байгаа тийм ээ. Ер нь бол яаж утсан. Ер нь та нарын хувьд тариаланчдын хувьд бол сая 200-ийн хооронд байхад бол одоо тодорхой хэмжээний бага хэмжээний ашиг авах маа гэж л хараад байгаа шүү дээ. Нэг өөрсдийнх нь гаргасан зардлыг хэлдэг түл шатгуун сэлбэр гэсэд одоо ямар үнэтэй болсон бэлээ гэдэг ингээд бодохоор тийм ээ. Тий, одоо бидний нэг нодлоо авдаг байсан сэлбэний үн өнөөдөр жил 3 дахин нэмэгдсэн юм байна шүү дээ. Тий. Тэгэхээр зэрэг яг түрүүний хэлжинчлэн нэг сая 200-ийн хооронд явах бол болж байгаа юм. Гэхдээ энэ сорч гарч байгаа нь бол энэ бол их буруу байгаа маа. Манайд одоо 1-р зэргийн сортын будаа гэдэг бол тонч ховор шүү дээ. 1-р зэргийн сортын будаа гэж одоо савуулга өндөр байна хэмжээнд хадгалал тий. Одоо тэр савуулгынхаа хэмжээнд хүрэхгүй газар ер нь л их нь хүрэхгүй шүү дээ. Хүрэх будаач би хүрэхгүй шивээ. Ер нь энэ нийт ургацын бараг 80% л хүрэхгүй шүү. Тэгэхээр зэрэг энэ бол бас сорч ингэж үн гаргаж байгаа нь бол ургуул гэж бодож байна. Өнөөдрийн төвшинг ингээд нодлонгийнхтай харьцуулаад харахад за ингээд та бүхэн хураагаа тавиачаад тушаалаа. За бодоо 2-р зэрэгт орлоо гэж бодъё тийм ээ. Тэр нэг 800 зан 940-50-аар орчиж байгаа тийм ээ. Тогтооцсон байгаа юм шин. Тэгээд ирэхээр эргээд нөгөө цаана лабораторид орно ингээд шинжилүүлэл явахаар дахиад нөгөө тэрнээс нь дахиад нөгөө 3 руу ороод ирэхээр чинь 800 700 руу орчихно. Ийм асуудал дахиад энэ намар үүсгүүдэй гэсэн. Ер нь бол үүсэхгүй байх магадлал ер нь багтаа шүү дээ. Ер нь үүснэ. Тий. Хаяагүй үүснэ. Одоо эндээс жишээ нь ингээд за бид нар хараад
За энэ нэг одоо яг хөө тэр зэрэглэлийнх нь бодоод ирэхэд за энэ тэдгээр зэрэглэл юм да гэд явуулцдаг. А гурилын үйлдвэрийн лабораторид ороод ирэхээр нөгөө зэрэглэл нь буцаад буучдаг. Тэгэхээр зэрэг иймэрхүү юмнууд бол асуудал зөндөө гарч ирнэ. Энийг одоо яаж зохицуулах юм байгаа. Тэгээд тийм болохоор нөгөө энэ зэрэглэл гэдэг юм чи айгүй буруу болчиход байгаа байхгүй юу? Ер нь бол тийм нийт тариаланчд бол энд бол жоохон ер нь бол их дүүцэлтэй жоохон дургуул байгаа юм. Гурилын үйлдвэрүүд яг хитээр аавна гэж юусэн та бүхэнтэй энэ нүгээр нэр нь явсан уу? За гурилын үйлдвэрийн үнэ хаш яг одоохонд бол бас хэлээгүй байгаа. Хэлээгүй байгаа тийм. Тэгээд одоо яг ирж тариалтын юуны ургацын тариалт мэрэл хасан л та хэмжээг нь. Тэгээд ер нь бол үнэ бол хаш бол гараагүй. Тэгээд ингээл дундуур нь нөгөө яамаам ингээл ороод ирэхээр зэрэг дэд чинь тэгэл учраа олд юм байдаг. Тэгэл ямар ч үнэ хаш гарсан бол хаалгах нь одоохондоо тийм ээ. Зүгээр нөгөө яамны гаргацсан нэг ерөнхий үнэ байгаа шүү дээ. Тийм нөгөө зэрэглэлтэй ханшин л яваад байгаа. Өөр юм бол байдгүй ингээл байж. Тэгээд ерөнхийдөө бол нэг энэ дээр нэг төр засагч нэг дөрөвтэй арга хэмжээ аваад нэг үнэ ханшин гэсэн нэг нэг боломжийн тогтоогод өгвөл бас тариаланчдын бас ачаанаас бас нэг жоохон шигсэн бас авч явах юм болов уу гэж бодож байна. Тариаланчдын үндэсний холбооны зүгээр тавьж байгаа шаардлага ер нь ингэж Улаанбуудаан дээр хүнсний Улаанбуудаан дээр ингэж зэрэглэл тогтоохоо болиё. Тийм ээ. Адилхан л ургацсан будаа нөө шууд л одоо нэг ханшаар ингээл бүгдээрээ авчдаг бая. За сая 100, сая 200 ингээл авчдаг бай гэсэн тийм л байр суурин дээр байгаа юм байна. Тий, ер нь бол тэрэн дээр л дээ яаж утсан. Энд чинь газрын будааны өөрөх нь юу л онцлог одоо юуны лабораторийн шинжилгээнүүд бүгд л өөр гарна шүү дээ. Тэр болгон дандаа тэр одоо яамнаас гарсан тэр юутай бол зэрэгцэхгүй. Нэгдүгээр зэрэглэл гэдэг бол асар сайн будаа байж ижил асар өндөр хэмжээтэй асар өндөр цавуулагтай тийм сайн будаа байж ижил тэнцнүүхээс биш. Тэрээс одоо манай Монгол улсын нийт нутгийг нь хийх нь л тэр ер нь тариалан холбооны дээр гаргаж байгаа юу бол их зүг гэж бодож байгаа. Тий. Одоо бидний өмнөөс дугуулж байгаа тэднэр л байгаа юм чи одоо өөр юу ах вэ? Тэдний зөв л гэж бодож байгаа. За үн ханшуул тэгвэл ер нь яг өнөөдрийн байдлаар бол тодорхойгүй л байгаа юм байна тий. Тий, тодорхойгүй л байгаа тийм өнөөдөр бол яг дээр авч яаж өгүүлсэн нь бол тий. Гараагүй л байгаа. Би бас одоо тэр нь одоо ягаа гард юм гэж бодоход тэр цаанаас яам амтай холбоотой юм болов уу гэж боддог. Ингээл нөгөө жижиг дунд нөгөө бизнес эрхлэгчийн дундор төр ороод ирэхээр л ингээл ийм замбар үсээ болж байгаа. Өнөөдөр ингээд тарайн талбайд одоо хураалт эхэллээ. Нөгөөдрөөс бол ерөнхийдөө гурилын үйлдвэрлэлүүд тээвэрлэлт бол явчихна гэж ойлгож байгаа тий. Эхнээсээ явнаа л гэсэн үг. За баярлалаа тэгээд ураг зарим баг болтугай. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлын хүн дээр амжилт хүсье. Монголын үндэсний хараад үгийн ургацын далайн нэвтрүүлэг 58 дахь намрынхаа 8 дахь дугаарыг Булган аймгийн Хишгүн дөр сумаас бэлтгэж сонсогч та бүхэнд хүргэлээ. Şanlıcı bu dere